Эсэргэн Сэнгүр брэнд. Загаар үзэж байгаа хүндээ би дахин өдрийн мэндийг хүргэе. Үндэсний суперлиг иргэн төвлөрийн сүүлэн дугаар бид явж байгаа. Энэ дугаараараа бид бас аль болох нэвтрүүлгийнхаа лигийнхаа бас төгсгөл дүгнэлтийг хийж байгаа. Энэ удаад манай студид СПЛ хас үлгүүд өгн хаталтаас ажуулагч Ордонбаатарын баяр цагт багш хүрэлцсэн байна. Багшийн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн. За тэгээд студи ямарс хүрэлцсэн баярлалаа. Бид аваргуутай ярилцж байгаа зохион байгуулагч нар талтай ярилцж байна. Ямарсан аваргуугийн нас ажуулагч ямарсан баяргийн 8 тэгээр өмнө нь хожиж ингэж аварга болсон түүх бол таны хувьд бол байна уу? Та ер нь хэдхэн аварга авч байна? Дасгалжуулагч бол тоглогчийн хувьд лигээс хэдхэн аварга авч байна? За ер нь бол 8 тэгээр хоцчихсан түүх бол за миний мэдээ бол байхгүй. Тэгээ би анх лиг байгуулагдаад 94 онд анхны лиг явуулснаас л тоглож ирсэн. Өнөө төвөртөл лигээрээ л явж байна. Яг энэ хугацаанд бол би тоглогчийн хувьд бол 3, дасгалжуулагчийн хувьд 4, нийтдээ бол 7 удаа лиг авах цолыг явуулсан. Хамгийн сүүлчийн аварга нэлийн хүнд байх шиг болоо. Би бас Facebook дээр үзчихлээ. Та бас аав ээжтэй талархсан пост бичсэн байсан. Тэгээ тэр талаараа та зүгээр ярихад жоохон эмзэг сэдв гэж магадгүй та ярихгүй ч болно. Гэхдээ тэр талаас асуухад бол тэгээ ер нь бол яг хоо энэ жилийн үед бол мэдээж 2-3 жил завсгалцсан. Бас нэг хүний хүсэл мөрөөдөлтэй зорилго байдаг. Тэндээ өөрхийн төлөө бол маш хөдөлмөрсөн. Тэгээд тэг бас ар амьдралын хувьд ч гэсэн бас зөндөө асуудал гараад бас манай гэр бүлийн хүний маань аав ээж хоёр бурхан болоод бурхан болоод бас энэ маань бас надад маш хүчтэй нөлөөлжсэн. Энэ бүх ачаал энэ бүх юмыг давж мэдээж тэр хүмүүс имлэр байна гэж давж хажуугаар нь бага сагсан мөнгө төлөө одоо зүтгэж энэ бүхний ард гарч чадсандаа бол үнэхээр яг авраг австай дараа бол баярлал зүрхэл уйлмаар байсан л та. Тэгэл нөгөө сэтгэлийнхаа юмыг энэ гаргаж чадахгүй явсан. Тэгээд аврага авчаад баг маань хүүхдүүд маань баярлалаа явж хагаад ар гэр маань бас уугас шатал маань дуусаагүй байгаа учраас багийнхантайгаа баярын жоо хуваалцаад хоол хүндэтчихэл шууд гэлэг байвал яасан. Тэгээд оройн нойрхгүй өвчтэй тийм пост бичсэн байна. Яг энэ бол манай талаас аавч бол маш их дэмждэг байсан л та. Тэгэхээр аав бол одоо үнэхээр их дэмждэг байсан. Тэгээд бас нэг амьд зүрэн багт нь наа 2-3 жил засалцсан. Манай аав маань үзтэл одоо миний хүний одоо нэг дайрах цаг болсон шүү. Одоо миний хөө өшөө илүү юм заавал тийшээ агчиж аваад яг хуучнаар бол хуучныхаа арга бол хүн эзэж авч чадахгүй гэдэг алчиг үг хэлчихсэн. Тийм юм бас бодогдчихсэн л та. Энэ жил бас урд өмнөх жилүүдийн авраг авч байсан жилүүдээс чинь ялгаатай онцлог тал нь юу вэ? Энэ жилийн лигийн онцлог ер нь юу вэ? Зүгээр лигийн хувьд бол үнэхээр гайхамшигтай болсон. За ер нь бол зүгээр би бол одоо дүгнэхэд энэ одоо бүх болж байсан он жилүүдийн лигүүдээс хамгийн супер, жинхэнэ супер лиг гэдэг болсон гэж би дүгнэдэг. Маш зохион байгуулалт сайтай. Үнэхээр сэтгэл төрсөн тоглолт болгоно. Юусоо финалийн тоглолтоос ялгахгүй хэмжээний тоглолт. За эдгээр манайх багуудаа 4-0 гэд гарч ирсэн ч гэсэн тэнд юусоо хүний үзэх сонирхолгүй тоглолт нэгж байгаагүй. Энэ бол үнэхээр маш том болж чадсан тийм. Үнэхээр сагсан хүмүүсийг бас нэлийн өндөр түвшинд үзүүлж байгаа. Яг тэгвэл хамгийн гол нь үнэхээр тамирчтай орж дураа гэсэн. Монголын сагсан хөгжсөн гэдэг нь энэ лиг бол үнэхээр гарч өгч чадсан. Тэрүүгээр л онцлог. За энэ жилийн үед бас улирал эхлээд бас СПЛ багийн бүрэлдэхүүн бас төдийлөн бүрдээгүй байлаа. За тэгээ 2 дугаар торгоос санчир нэмэгдээд таны хүс удаараа за тэгээд мус имбэд тоглож байсан тоглогчийн анх удаага СПЛ хөлгүүдөө авчирсан. Энэ бас асан бүгдэлдээ бас байгаагүй маш том зүйл болсон, маш том хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэгээд энэ жил таны олон зорилгууд байсан баг. Тэрэндээс бас мэдээ чуу гэдэг имбэгийн тоглож авчирсан баг. Энэ талаар та бас ярих уу? Легионеруудын талаар та бас юу хэлэх вэ? Тийм. Ер нь бол Криславсон Маркус хоёр маань надад бас их гомдчихсэн баг.
тунагчсан баг. Ер нь би ажиллажсэн тоглолтуудын явцад асуултуудад тоглохдоо маш хичээжсэн тэр хоёрыг бол үнэхээр олж байгааг хүсэжсэн. Тэр нь бас маш зөвлөдөө тамирчнаас байх хэвээр. Зүгээр ер нь бол зүгээр яг ингээд Америк тоглолтын ингээд Монголд ирээд тоглож байгаа Америк тоглолтын юм хараад хад голцоо хувийн тоглолттой тоглолдог. Азийн цагсан мөнгө бол багаа тоглолдог. Тэгэхээр энэ хоёрын ялгаа айгүй харагдаад байна. За тэрний өмнөх жил бол Грэнслэм авсан дээр бол яг манай багийн тоглолт ерөөсөө нийлж өгөхгүй байсан л да. Тэгээд тэрнээс болж ялангуяа 17 тоглолт чиглүүлсэн баг. Тэгэхээр энэ дээрээ дүгнэлт хийгээд ер нь бол яг санчирыг та гэрээгээ санчир орж ирсэн учраас ер нь бол тоглооны чиглэлийн тоглож авахгүй. Хамгаалтын чиглэлийн тоглож авна. Гэхдээ хамгаалтын чиглэл тоглож авахтаа бол нэлээд өндөр чиглэлийн тоглож авна. Яагаад гэвэл Монголд тоглож байгаа одоо энэ легионууд бол одоо бол Монголоос их үнэхээр юм сайхан болсон тохиолдолд бол CB-д очоод тоглосон чинь CB-д тоглож байгаа тэр Америкуудаас тоглогчныг Монголд авч тоглуулахыг зорьсон. Нэг л мөнгө зарцуулж байгаа, хөрөнгө зарцуулж байгаа учраас хоёрдугаар баг маань аваар авахыг зорж байгаа учраас эндээ нийцсэн тоглож авъя гэж зорьсон байгаа. За тэгээд эхний ээлжинд бондтой гэрээ хийсэн. Бонд маань бол бас ирээд яхад бол бас тийм жоон сэтгэл төрөхгүй байсан. Тэгээд бондтой бол нэлээд ноцолцсон. Нэлээд яасан. Бонд бол энэ бэлтгэл дээр жирэмсүнсэн татаад ойлж унаад бас нэлээд болж исэн. Тэгвэл тэр залуу бол үнэхээр дайчин залуу байсан. Үнэхээр юмыг давж хас чаддаг залуу байсан. Тийм ч учраас үнэхээр бас өөрөө ч сүлд бол надад хэлжлээсэн. Та би бол Монголд ирээд бол за тэнд Америк тоглож исэн, бэлтгэл хийсэн төвчнөөсөө илүү агсан. Тэгээд тэрний яатсан чүүгийн үед бол яг өөртөө нь бол ерөөсөө холбогдох болцоо чүүтэй бол яг л чүү бол өөрөө энэ бол нөгөө NBA-д тоглох хамгийн эцсийн зорилготой тоглогч. Тэгээ агентуудтай. Тэгээ чүүгийн агентаар дамжуулж холбогдож ийж чүү маань яг биднээсээ холбогдох үед Эстоны лиг тоглож байсан. Тэгээ Эстоны лиг тоглож байгаад Эстоны лигтээ тоглож байсан багтаа шууд гэрээгээ цуцлаад шууд наашаа Монголд ирсэн баг. Чүүгийн хувьд бол цэвэр хамгаалтын тоглож байсан. Гэхдээ чүү өөрөө айгуу тийм сагсан мөнгө айгүй өстэй ухаалаг тоглож байсан учраас өшөө багтаа зохицуулаад тогтоонд айгуу төлгөө олцуулж бас чүү манай багийн хоёр дахь холбогч болсон байдлаар тоглолтыг өнүүлж явсан байна. За энэ маань бас нэлээд үр дүнтэй болсон. Хэдийгээр хүн харахад чүү тоглоод байгаа юм шиг боловч чүүгээс гарсан пассууд дээр бас манай илүү санчир тэг бямба бос тоглогчнор бол илүү их оноо авч ирсэн юм байна. Энэ жил SPL багийн ихэнх тоглогч бас их сайн тоглосон. Пемторж байна. За сэргэлэн бол бараг л амжилттай гэсэн тоглогчийг авах шаардлага маш өндөр дээгүүр байлаа. За бас бэлгүүн MVP авсан, санчир финалийн MVP боллоо гэд хувь тоглогчид бол бас ингээ харахад хувьдаа бас их сайн тоглосон юм шиг. Гэхдээ бол багийн амжилт нь гэхээр их байсан. Энэ олон тоглогчдыг бас та яаж ингэ зангидах арга ухааныг сийлж байна. За сэргэлэнгийн хувьд бол шийдэлт муутай байсан. Үнэхээр шийдэлтийн хувьд мөн хоёрдугаар ер нь бол яг манай Монголын одоо нэг нэмэгдээд холбогч нар бол ерөнхийдөө голцоо яг л одоо нэг ороод хоёр үнийг татаад тэгээд нэг уран гоё пас яг дотлооны пас өгөх. Тэгээд тэрийг л холбогч гэсэн тийм дүнэлтүүд яваад байдаг. Тэгэхээр сэргэлэн дээр бол би өөрөө их ухаалцтай тэгээд маш их хурдтай ялангуяа хөл их сайтай байсан. Энийг ашиглаад сэргэлэн бол ерөөсөө багийн бүхий талбаар айгүй жигд тийм тоглолтыг үзүүлдэг. Одоо нэг шилэг маягийн холбогцол гаргаж зорьсонтой юм бол энэ дээр бол тэр 100-аас ажиллаж гисэн. Энэ 100-аас надад лиг дуусаад одоо Казан яваад сэргэлэн Казан яваад тоглоод хийсний дараа би шууд уцтаа. За одоо хэд оны амар. За тэгээ хоёулаа бэлтгэлтэй гарна. Тэгээд дуудчихсан бэлтгэлтэй хараад тэгээд бэлтгэлтэй юусэн юм бэлтэж гисэн. Бяндажи бол яг хүмүүст суутаа залуу байсан. Тэгээд бяндажиг аваад бол битэр жил гарна. Бяндаж маань лигт тоглоог бэлтгэлээсэн хөлийн ажиллагаа дээр нэлийг ажилласан. Тэгээд ялангуяа хурдан тоглоом одоо тэр ямар ч байдлаас маш эвгүй байдлаас гэсэн аваад бол засаа тоглох хэмжээнд энэ бол нэлээд сайн бэлдсэн. Урд чадвар тал дээр нь бэлдсэн баг. Гэхдээ бяндажи хувьд бол өшөө болоог залуу тоглогч өшөө суух их байгаа. Мэдээж энэ олон сайн тоглож одоо санчир бэлгүй хоёрыг бол мэдээж сайн хослол болж чадахгүй юу гэдгээр
таамаглууд их байсан л да. За зүгээр мэдээж санчиг бол одоо 4-5 хүний өдөөс дайртыг тоглодог гэл нэг шүүмжлүүд их байдаг. Гэхдээ энэ жилийн үед бол санчиг бас тэрийг тоглолтоос өөрийгөө жоохон салгаж чадсан болов багч гэсэн гэж бодож байгаа. Яг тэгвэл санчиг маань өөрөө бас тэр шүүмжлээ хүмүүсийн ярьж байгаа шүүмжлээс өөрөө сонсож байгаа. Тэгээд мэдээж тамирчин өөрөө тэрнээс яаж гарах вэ гэдэг мэдээж одоо тамирчин өөрөө бол тэрийг хийх хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ дээр л тусалсан. Түүнээс санчигчдод өөрөө байгалаасан яасан ур чадвартай аяастай тоглож байгаа. Бэлгүүний нөлөөг бол хослуулах тал дээр бол ерөнхийдөө бол эхлээд жоохон сөөлжүүлж явж тэгээд нэг бас өөрснийх нь тоглолтын жоохон харуулж үзүүлж явуулсан. Тэгээд яг үл нэг тоглолтыг жоохон гаднаас харж бас илүү яг ямар үед яа тийм санчин яг ямар үед үгдгийг гэдгийг бас жоохон харах шаардлагатай. Яг талбайд хоёулаа тоглоодох юм бол мэдээж би энийг зүгээр ингээл ерөнхий л одоо ямар үс яг харж чадахгүй. Тийм учраас тиймгүй тактикаар бол эхний нэг тойрон явсан. Тэгээд цаашдаа бол хоёуланд нь яг бэлтгэл дээр бол тэр талын ойлголтуудыг өгч байгаа. Тэгээд цаашаа нэлээд хөцөлдөж явсан байна. За плей-оффын учрын дэлгэр асуухад бас эхний тойрогт 350-ийн эсрэг дарсан. Ерөнхийдөө 350-ийн хоёр баг танай баг 350-ыг ярихад гаднаас нарахад бол ерөнхийдөө бас ойролцоо юм шиг те. Нуруу болоод легионрууд бас нэлээд ойролцоодоо тоглолт хийсэн. Тэгээд бас дөрөвтийг болгож хожны нууц гэж асуувал яг бол бас хоёр дахь тоглолт бас маш сонирхолтой өрнөд 350-ийн бас маш сонирхолтой тоглолтыг өгнөж байсан. Бараг хоёр баг нэлээд 50 удаа 3-аас хийжлээ дээ. Маш олон 3-аас хийсэн тийм өрсөлдөөд тоглолт болсон шүү дээ. Тийм 350-ийн багийн хувьд бол үнэхээр энэ жил бол амжилт нэгсэн. Үнэхээр шилдэг тоглолтыг үзүүлжсэн. Тийм учраас би өмнө таалагдсан яслаа өгч байгаа. Биднээс бол басахгүй байгаа. Тэр туршлага гоо баг гэж хэлэхгүй. Тэр маш хурдтай яг энэ дээр явж байгаа бага. Тийм учраас зүгээр миний ганцхан тэр багтаа тоглоход баримтсан юу гэхээр Tesla авснаас басгаар 350-ийн багийн дасгалжуулагч ийм бодол байсан болов уу гэж боддог. Tesla авснаар ихэд бүх тоглолтууд явж эхлээд байсан л да. Энэ бол яагаад гэвэл Tesla авсан 3 дахь тойрогт ихэд аюу сайн тоглоод одоо манай багийг очиход чухал үүрэг гүйцэтгээд ингээд яваад байсан. Тэгэн гол Tesla авсан аюу ханхаал ач холбогдол өгöd эхэлсэн. За тэр нь багийн тоглолтод жоохон сөргөөр нөлөөлж ирсэн. Зөв энэ бол миний төгөлж. Тэгээд яг тэн дээр нь кейс авсан дээр энэ бол голлох тоглолтуудаа явуулж ирсэн. Харахад кейс авсан манай бүтэн талбай хамгаалтаас сэтгэлээд 22-3 оноо аваад байгаа юм шиг мөртлөө баг нь хожигдоод яваад ирсэн шүү дээ. Ерөнхийдөө. Тэгэхээр тэр нь юу гэхээр ерөөсө кейс авсныг хөөж оруулах орсон тохиолдолд чүү тэ манай төвөнд олгосон нөх тэндээс гарсан задлсан пассууд бол кейс авснаас бол за нэг 10 тоглоо явахад нэг юм хоёул гарч байгаа байхгүй. Тэгэхээр үлдсэн 8-ыг бол өөрөө тоглоод байгаа. Тэгээ энэ манай багийн гол даваа болгоод кейс авсны тэр алдаатай товтлсон тоглооноос биднээс эргээд тоглоонд маш хурдан шилжиж ирсэн. Тэр л манай баг хоёр дахь тоглолтын дээр ч гэсэн ерөнхийдөө бол 3 дахь тайм дуусчаад илүү явжсэн шүү дээ. Илүү явжсэн. Тэгээд яг энэ яг тэн дээр хамгаалтыг солиулсан. Солиод манай зооны хамгаалт хийсэн. Зооны хамгаалтанд бол кейс авсан гин тоглолтоо мөн багийн тоглолт аюу сайн болоодсэн. 3 дахь гений бол аюу сайн тоглолт. Аюу мэдрэмжтэй аюу сайн тоглож байсан. Генийг бас нэг бүрэн тоглолтыг гаргаж чадаагүй болох гэж боддог. Хэрвээ гений тоглолт бүрэн гараад тэг кейс авсны тоглолтыг зохицуулсан бол маад маш том аюулч болох байх л та. Зүгээр Монгол залуучдын хувьд бол үнэхээр тэднэр бол одоо тэг бол гараад ирж байгаа яг шинэ залуу сайн тоглож нь гараад ирсэн байна. Тэгэхээр тэн дээр бол одоо би зөв яг бас нэг жоохон анхудаа билээ гарч байгаа. Тэгээ тасгалжуулснаас анхудаа гарч байгаа. Тэгэхээр цаашдаа бол дараачлаас бол нэлээд хүчтэй байнгын өсөлтөгч болох тийм баг гэж төгсөж байгаа.
За дараагийн урчин бас авахын төлөө харцаг багтаа таарсан. Тэгээд харцгуудтай ер нь хэрхэн тоглохоор бэлдвэ? Харцаг бол би зүгээр тамтаа тоглож байгаа тоглолтыг хараад нэг юм гайхчихсан л та. Батөрийн тоглолт, одоо энэ тоглолт гэдэг ингээд оноо аваад байгаа нэг 3 тоглогч ерөнхийдөө яваад байгаа. Маркустай 4 ч юм уу тий. За тэгэл хооцгаал ерөнхийдөө нэг тоглолтыг 2 тоглогч чирээд яваадсан. За тэгээд тийм учраас тэгээд солилцоо багтаа байсан. Тийм учраас хамгаалтыг бол маш өндөр төвтэй л хийсэн. Энэ багаараа хамгаална. Батөр дээр ерөөсөө тийм одоо залж ирээд там дээр бол ерөөсөө залж ирээд жилэтээ 3 хаал аль бол аль байлаас өөрөө залж ирээд шийдчихдэг. Харж байгаа шийдүүлчихдэг гэх чинь тий. Одоо энийг доор шахаад жилэтээ нэг хэсгийг тоглуулж байгаа. Энэ байдлууд харагдсан л та. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн байдлаар одоо яг энэ дээр хацтай бол одоо зооны хамгаалт 2-3 хийгээд ч юм уу одоо 1-3-1 ч юм уу бүсийн хамгаалт хийх юмс надад бол тийм шаардлага байгаагүй. Тийм зүгээр л өсөө бүтэн талбай хувийн хамгаалтан дээр аюулсаа шилжих. Чүүг яаж будтай талбай дээр хадгалах вэ? Будтай талбайд чүүг яаж авч үлдэх вэ? Хацгацсан бодлого явуулсан шүү дээ. Одоо гурлуугаач чүүг авч гарах байл ингээл бодлогод явуулсан. Тэгээд тэн дээр бас эсрэг тэгээд тэн дээр багаас шилжиж сольж хамгаалтуудыг бол нэлээс тавцсан. Тэр маань нэлээ үр дүнтэй болсон тоо. Энэ бол яг хамгийн гол нь ачааллыг дээд зэрэгэл эсрэг багтах гэсэн. Маш өндөр темптэй тоглож явуулах гэсэн. Түүнээс нэгэн залж ирээл нөгөөх нь 2-3 хамгаалт хийгээл за 2-3 хамгаалтыг ингэж хөвтнө гэдэг яг тийм тооцоос нь тийм тоглоомнуудыг явуулахгүй. Зүгээр л одоо тэр багийг хамгаалтаараа биднээс өөрснөө үүдтэй гэсэн тийм зорилготой нэлээд хүчтэй хамгаалт хийж орчихсон баг. Тийм бол хацдаг. Ингээд 2013-аас 14 оны өдрөлд үндсний сүүбүрдийн үндэсний авгаар тодорсон Сүхбаатар СБЛ хасын үлгүүдийг өрж байна. За ингээд ямарсан бас SBL хасын хөлгүүд байгаа маань 4 дэх удаа гамсан авраг авсан. За тэгээд түүний дараас бас Суперлигийн дундуур 1 сарын сүүлээр Бухотын тоглолт гээд ярам тасбар шинэ ордон сонирхолтой тоглолт болсон. Таны хувьдас Монгол улсын шгшөөгийг асуужуулаад Америкчуудад тоглолоо. 101-99 гэ вирусаар мартахгүй гоо. Үнэхээр сайхан ажлыг авсан. Тэгээд тэр Бухотын тоглолт руу эргөө очивол ямар хуу тактиктай яаж тоглолоо? Таны хувьд эргээд асуужуулагчийн хувьд бас ямар зүйлийг баримталж байна? Мэдээж Америк тоглогч бид түрүү яасан нөгөө хувийн ур чадвартай тоглодог. Тэгээ нэг юм анзаардсан. Тэгээ юу вэ? Тэнд Бухотын тоглолтод орж байгаа Америк тоглогч бүгдээ л өөрснөө тоглох гэсэн. Эсвэл өөрөө л аваад байх гал өөрөө л аваад тоглох гэсэн. Тэгэхээр аслаа нөгөө нэг хэсэг нэг бол жоох хэцүү байсан. Бүсийн хамгаалтаар хамгаалаад тэр нэг одоо хувьчилж тоглож байгаа тэр тоглолтноос биднээс айлхаа бүтэн тоглохоор шилжих. Тийм л юу гэсэн мөн холбогч нараа бол айлхаа зохицуулгыг баримталсан. Юу гэхээр яг дундуур хэсэг сэгээр нэлээд удирдах явуулсан байгаа. Яг сүүлийн 4-р үеийн үед бол энэ бол их хоёрыг оруулсан байгаа. Их хоёр маань нэлээд чухал тоглоом болон пассуудыг өгсөн байгаа шүү дээ. Хамгаалтны нь бол буцаа сэглэн оруулаад яжсан. Яг бол нэг хэсэг нэг яг тэр хамгаалт заны хамгаалт нь бол бас их хоёрыг тоглоонд илүү нөх юм уу те. Тийм үү тактик баримтлажсэн. За тэгээд эцсийн мөчд бас монголчууд 101-9-ээр хожсон. Таны хувьд чинь тэргүй тоглолтод хожно гэж чинь за нэг хэдэн хувь ихтгэлтэй байв ерөөдөө. За өмнө нь ингээд тоглолт эхлэхээс өмнө бодож байхад. За ер нь бол нэг 50-60% таа байсан. Тэгээд эргэлзээ бол мэдээж байсан. Мэдээж 1-р дивизионы маш өндөр зэрэглэлийн тамирчид эсэн шүү дээ энэ жилийн үед бол. Гэхдээ зүгээр нэг л юм аюу дотор агшиж явдаг юм юу гэхээр Монголын одоо баг
гадагшаа тэмцээд ч юм уу хаа нэгэн газар очоод хинээс яахгүй тийм тоглох ёстой. Яагаад гэвэл хотод улсыг төлөөлж байгаа. Тэгээд тэхийн тулд биднээс энэ бэлтгэл хийж байгаа. Тэхийн тулд биднээс энэ лиг тоглож байгаа. Тэхийн тулд биднээс энэ спортод амьдралаа зориулж байгаа шүү дээ. Түүнээс за эднээс илүү юм чинь тэтгэлгүй хожигдох юм чинь гэдэг яваад биднээс цааш явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол заавал хожино гэсэн тийм бодол бол дотор байсан. Энэ нь бол шигшээ аваад тасч тоглолтын төвцөнд явахд ч гэсэн энэ бол аюул шаваад хөдөлдөг шүү дээ. Тэгэл одоо энэ бол яг эхлээд явахд бол ингээл 8 9 онд ч туслах тасгалжуулагч шигшээ аваад ингээл явж явах чинь ингээл хүмүүс Монголын шигшээ хараад үл хайшаасан. Иймэрхүү байдаг те. Эднээс бол тэтгэв ирээд хожигдоод буцсан гэсэн тийм ойлголтуудтай байсан. Зөвхөн сүүлийн жилүүд бол нэг жоохон авууштай, баялууштай юм бол манай багийг судалдаг болсон. Манай багийн тоглолт явахд камертай ирээд солонгосын тасгалжуулагч, хятадын тасгалжуулагч тий. Одоо бос багийн тасгалжуулагч ирээд манай багийн тоглолт. Сая Зүүн Азийн, Тэнцэн тосон Зүүн Азийн наадам дээр бол Япон багт манайхыг болж медаль гараад явах гэсэн байдалтай одоо камертай ирээд манай тоглолтыг биччихсэн таймд тоглож байгаа. Гэрчийн судалгаанууд явж эхэлдэг болсон. Тэгэхээр бол одоо бас Монголын цагсан өмгөр үнэхээр хөгжиж байгаа. Тэгэхээр энд бол одоо энэ хөгжиж байгаа лиг, энд ирж байгаа лигоны тамирчдын тамирчдаас авч байгаа тэр өсөлтөө анх одоо лигоны тоглоход бол өмнөөс нь айгаал бэргээл довтолж чадахгүй байлаа шүү дээ. Одоо бол чөлөөтэй тоглолт болсон. Бэлтгэл дээр бас би одоо бонд чүүднээс эсрэг нэг хэсэг нэг бас тоглолтууд явуулдаг. Яг л чүү шиг одоо тийм хамгаалтанд сайн хамгаалт тоглогчийн эсрэг бас чөлөөтэй тоглолт сурах хэрэгтэй. Биднээс бол нуруул нам шүү дээ. Эсвэл нуруул нам. Бизнес хийж байгаа дотоо бэлтгэлжилт мэргэжлийн төвшөнд биш ээ. Энэ өөрөө жоохон дотоо. Тийм учраас бэлтгэлжилтийн одоо мэргэжлийн төвшөнд яваад ч юм манай Монголын саксвал Азад бол тоглоход өнөөрчсөн доо. За тэгээ бидний ярьцлагаас өндөрлөх тийшээ хандж байна. СПЛ хасуулгууд ямарсан 13-аас 14 өдрлийн авраг боллоо. Тонгодгоос 14-аас 15 оны үйлрэл эхлэх гэж байна. Аварга хамгаалал гэсэн ямар бодолтой тий? Аварга хамгаална гэдэг хүнтэй алхар байна. Энэ талаар та бас юу бодож байна? Тэгээ ер нь бол багийнхаа тамирчтай бол эгчлийнхэн гэрээнүүд бол хийгдсэн. Зарим нэг тамирчтай бол ажил төлөвлөлийн жоох асуудлууд байгаа. Мэдээж хамгаалахын төлөө явна. Тэгээ спорт ялагдал, хожигдол байнга байдаг. Энэ бол байх ёстой. Заавал нэг л төрүүлдэг болохоос хоёр баг төрүүлнэ гэж байдаг. Тэгэхээр мэдээж нэг нь хамгаалахын төлөө нөгөөх нь тэрийг аврагыг ярьж авраг болохын төлөө явтаараа энэ спорт зам гоё шүү дээ. Тэгэхээр биднээс бол хамгаалахын төлөө бусдаагууд биднээс хожигдол төлөө. Биднээс хамгаалахын тулд өмнөх жил хийж исэн бэлтгэл сургууль, өмнөх жил явж исэн аргаасаа арай илүү аргыг сонгож, арай илүү өндөр түвшний бэлтгэл хийж биднээс хамгаалал. Түүнээс биднээс нэг шатанда байгаа дээр цаашаа явахгүй. Тийм учраас тэрний төлөө биднээс ажиллаж байгаа. Сүүлийн нэг юм асуучихъя. СПЛ хөлгөөдөөгийн те ер нь бол цаашдын зорж байгаа зорилго те цаашдад ямар ч хөгжих зорилго бас юу байна вэ? За ямарсан одоо Монголд анх удаа жилийн 10 сард салинжаад бэлтгэл хийдэг. Тэ хэдийгээр өдрийн 2-3 бэлтгэл хийж чадахгүй байсан. Өдөрт нэг удаа бэлтгэлээ хийгээд ингэ явж байна. Энэ маань эхний алхам. Цаашдаа өөр нэгсэн заал танхимтай болохын төлөө явна. Тэгээ өөр нэгсэн заал танхимтай болно. Тэн дээр бүх төрлийн бүх насныхаа сургалтуудыг явуулна. Хажуугаар нь лигийн одоо зөвхөн клуб зөвхөн лигийн багаар харагдахгүй одоо бүхэл одоо эрэгтэй эмэгтэй бүх насны хүүхдүүдтэй сургалтаа явуулж багуудаа бүх насны багтаа болно. Яг нийслэлийн төвшинлөө явна. Мөн өөрөө байнгын ивент тэтгэлгээ биш. Өөр нэгсэн заалт болоод өөр нэгсэн санхүүжилттэй болчдөг. Тэндээсээ тамирчтай цалинжуулждаг. Яг одоо бизнес зарчмаар тийм л клуб болно да. Ер нь бол гэж зорж байгаа болно да гэж зорж байгаа. Ер нь бол зөв ингээд одоо хятадын юм уу те одоо энэ өндөр хөгжилтэй хамт ингэ судлахад бол клубүүд аяг хүчрхэг байна. Клубүүд аяг өндөр цалинтай өндөр цэглэлийн тамирчдыг авчиж чадчих. Тэгэхээр тэрүүгээр л сагсан мөнгө төлөө ахиад байна. Эндийн холбоо аяг зөв бодлого зөв юм тийм явуулаад өгч чинь холбооныхоо бодлогыг дэмжиж тэнцээ уралдаанд ороод бүх юм
явчихж байна. Тэгээ клуб маань мөнгөтэй байх юм бол тамирчтай өндөр хэмжээнд цалинжуулаад бэлтгэлийн хийгээд өгч байна. Тэгээд тэр өндөр бэлтгэлтэй тамирчдыг шигшээ авах бүртгүүлээд өшөө чадварлыг тасгалж өгөх судалтай улдаан хэмжээнд оруулж байна. Тэгэхээр 3-4 сар хоорондоо харилцаад дахиад 3-4 сар таргалаад дахиад дийгээс дахиад 1-2 сарын өмнө бэлтгэлийг өөрөөгөө зовоод нөгөө таргалснаа л хөлсөөрөө гаргаж ээж турч ингээ байх тал ингээл дахиад өөрөөгөө зовоод ийм систем нэг хэсэг явуулаа шүү дээ. Одоо тэгэхээр дараагийн алхам бол одоо байнгын бэлтгэлтэй нэг сар ч юм уу хамаад эгийн бэлтгэлтэй тэр хүн нөгөө урд нь байсан формоос дахиад нэг ах хэмжээгээр явах юм байна. Тэгэхээр энэ нь манай клубын одоо хамгийн гол зорилго байна. Тэгэхээр биднээсээ хувьд бол одоо нин даруй одоо нэг өөр нэгсэн заалтай болъё те. За бүр биднээс заал мэдээж барихад бол хэцүү байх л та. Тэгэхээр аль болох нэг заалтай одоо байгууллагатай хамтран ажиллаад тэр заалаа одоо бүхэн ашиглах юм уу ихний хэл заалах дараад нөгөөснөө заалтай болох юм уу иймэрхүү асмууд хийж ажиллая гэсэн тийм зорилттой байна. Баярлалаа. Тэгээд шинэ сайхан зорилт чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ирэх жилийн Супер Лиг тосмоо Эспил хас үлгүүд амжилтыг хүсье. Аврагаас хамгаалаарай. За баярлалаа. Сэхисэргэн Сэнгүр брэнд.